Сайн байцгаана уу? Ингээ логост маань химийн 25 оны эсэлчин шалгалтын материалын тайлбарыг оруулахаар хамгийн ихний бичлэгээ хүргэж байна. За тэгээ бичлэгээ оруулахдаа нэг дор 10 тест тэгээд нэг өдрөмжөө дараагийн өдөр нь ороод явна. Өөрөлдөн бол өнөөдөр ихний 10 тест орлоо, 3 дахь өдөр дараагийн 10 тест орлоо гэх мэтчлэн ороод явах нэ. За эхний тест ажлыг атомын бүтцийг ажиглаад нийт электроны тоог тоолно гинэ. За электроныг тоолохоос өмнө бүгдээрээ атом гэж яг юу юм, тэр нь яг ямар бүтцтэй юм бэ гэдэг ерөнхий суурь ойлголтоо нэг сэргийн саний. За атом гэдэг маань альва зүйлийг бүрдүүлээд байгаа бүх зүйлийн ерөнхий хамгийн жижиг нэгж хэсэг гэд ойлгож чад болно. Тэгээ өөрөө электрон, протон, нейтрон гэсэн үндсэн 3 хэсгээс тогтдог. За тэгээд протон болон нейтроны хувьд бол атомын цөмийг бүрдүүлдэг бол электроны хувьд түүнийг тойрон эргэлдэж байдаг. Электрон үлд одоо тухайн агшинд хаана ч тэр электрон явж иж магадгүй гэсэн үг шүү дээ, тийм. За мөн дээрээс нь тэр одоо молекулын онцлог, шинж чанар ямар байх нь ерөөсөө энэ игэл бөмбөсүүдийн бүтэц зохион байгуулалттай шууд холбоотой. Мөн дээрээс нь химийн холбоо үүсгэхэд бидний одоо энэ тоолох гэдэг электрон маань маш чухал үр хийг гүйцэтгэдэг. Ерөөсөө хоёр молекул харилцан үйлчлэлд орно гэдэг нь тэнд электрон нэгээс нөгөөлөө солилцож гин үү, эсвэл электроноо дундаа ингэж хувааж байршсан байх уу гэдгээс хамаарат химийн холбоо маань үүсч идэг хаана шүү дээ. За бүр цаашлах юм бол бидний мэдих нөгөө цахилгаан үүс хүр гэдэг маань өөрөө цаанаа ерөөсөө электроны нэг чиглэлтэй урсгал байж байгаа жишээтэй. Эсвэл бидний хэрэгжилж байгаа энэ цахилгаан хэрэгслүүд гэдэг юмгууд ерөөсөө электроны тодорхой чиглэлтэй хөдөлгөөнийг удирдах байдлаар бидний дэлгэцээр мэдээллүүдийг хүлээж авах боломжийг олгоцсон байх жишээтэй. За тэгвэл атом гэдэг маань маш чухал юм бүтэц байх нэ. За одоо тэгвэл атомын тэр бүтцэд байгаад байгаа электроны тоог, нейтроны тоог, протоны тоог бид нар яг яаж аваад байгаа юм бэ гэдэг энгийн ойлголтоо авъя. За үлгэх системийг харах юм бол дээд болонд нэм тоо байгаа тийм. Энэ бол дис дугаараар явдаг. Одоо Z буюу атомын дугаараар явдаг аа штэ. За тэгвэл энэ атомын дугаар чинь өөрөө цаатаа яадаг вэ гэхээр Z маань өөрөө протоныхоо тоотой тэнцүү байдаг. Протоны тоо маань цаашаага электроны тоотойгоо тэнцүү байдаг. Ийм одоо ойлголт байхгүй. Тэгэхээр энэ 3 гэдэг үгтэл давхар чамд хэдэн протонтой, хэдэн электронтой юм бэ гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр литийн хувьд 3 протонтой, 3 электронтой гэсэн үг хаана шүү дээ. За доор нь атом масс нь харагдаж байна. Мөн дээрээс нь энэ дээр 94 гэдэг маань ерөөхдөө бол томчлоод атом масс нь 7-оор явдаг гэдгийг бол тэмдэглэж өгсөн байна тийм ээ. За нейтроны тоог бид нар яаж олох вэ гэхээр атом массаасаа протоны тоо чинь энд 3 байсан шүү дээ. Тэгээд нейтроны тоо маань гарч ирдэг. Тэгэхээр AR-аасаа хасгана протоны тоо хана шүү дээ. Ингээд манай нейтроны тоо маань гарч ирдэг онцлогтой хана. За ууг нь бол тухайн атомыг бүрдүүлж байгаа хэсэг маань протон, электрон, нейтрон гэсэн юм 3 хэсэг орж ирж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол атом масс гэдэг чинь өөрөө протон болон нейтроны нийлбэр юм шиг болчихж байгаа. Яагаад электроныг авч үзэхгүй юм бэ гэхээр электрон маань маш бага. Одоо тэр массанд баг юм нэмэхүү гэхээр хэмжээтэй учраас электроны массыг ерөнхийдөө бол оруулахгүй тооцоолоо хийж байгаа гэсэн үг хаана шүү. За одоо бидрээс яг юу асуусан бэ гэхээр электроны тоог тоолно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр электроны тоог бид нар хаанаас тоолох вэ гэхээр энэ гадаад бүрхүүлд байгаа нөхдүүдээсээ тоолно гэсэн үг. За 3 дугаар үе дээр байлдаг ийм элемент ахаа нэ тий. 3 ийм бүрхүүлд дүрслэгдсэн байгаа учраас 3 дугаар үеийн элемент ахаа нэ. Нэгдүгээр, за 2 дугаар төв хэсэг дээр бол бидний нөгөө цөмөнд байгаа тий. Протон болон нейтрон маань байгаа гэсэн үг. Харин энэ бүрхүүлүүд дээр манай электронууд байрлаж өгсөн байгаа гэсэн үг. Одоо цэнийг энд харж гин үү? Цэнийг энд сөрөг цэнгээр тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр энэ сөрөг цэнгтэй бөмбөлөг болгон маань манай электрон гэсэн үг хаана тийм. За цөмтэй ойрхон эхний давхар маань 2 электроноор дүүрсэн байна. За дундлын давхар маань нийтдээ 8 электроноор дүүрж байна. За хамгийн гадна талын электрон маань 5 электронтой юм тийм ээ. Тэгэхээр эндээс бүгдээрээ 2 дээр нэмэх нь 8 нэмэх нь 5 тэнцүү 15 электрон байна гэсэн үг. За эндээс зөв хариулт маань A болж өгч байна тий. Тэгээд 15 дахь
дугаах гэсэн үг шүү дээ. Энд чинь нөгөө нэг электроны тоон чинь Z буюу атомын дугаартайгаа тэнцүү шүү дээ, тий. Тэгэхээр яг үлгэх системийн 15 дахь элемент бол фосфор байгаа. Тэгэхээр энд бидэрт фосфорын ерөнхий зургийг өгсөн байна гэсэн үг хань шүү дээ, тий. За тэгвэл атомын бүтэц дээр ерөөсөө л аль нэг тоон мэдэгдэж байх юм бол түүнээсээ хөөгөөд мэддэхгүй байгаа тоогоо илрүүлж болох нь байна. Дэс дугаараас хамаарат хэдэн электронтой юм бэ, хэдэн протонтой юм бэ гэдэг нь шууд мэдэгддэг юм онцлогтой хаана шүү дээ, тий. За 2. Концентрацтай аммиакийн уус малд уусдаггүй тунцыг олоорой гэсэн байна. За нийтдээ 5 өгдөл өгсөн байна. Мөнгөний бромид, мөнгөний хлорид, мөнгөний йодид, за тэгээд зэсийн гидроксид болон кобальтын гидроксид орж ирсэн байна шүү дээ. Концентрацтай аммиакд уусдаг хэсгийг хүснэгтэл жигш нь оруулсан байгаа. Одоо мөнгөний хлоридын хувьд болохоор зэрэг уусдаг байна шүү дээ. Мөнгөний бромид дээр бас уусдаг байна. Гэтэл мөнгөний йодид дээр яг нь уусдаггүй байна шүү дээ. За зэсийн гидроксид болон кобальтын гидроксид аль нь уусдаг байна тийм ээ. Хажуудлын зургийг харах юм бол энэ хараа уусаагүй байгаа байдал нь мөнгөний йодид дээр ажиглагдаж байгаа жишээтэй. Тэгэхээр мөнгөний галогенууд дээр нэг тийм онцлог гэдэг байна л дээ. Аммиактэй комплекс нэгдэл үүсгдэг. Гэхдээ яг ингээ уусгах чадвар нь бол харилцан адилгүй байдаг. Жишээлбэл мөнгөний хлоридын хувьд болохоор зэрэг аммиакд маш амархан уусдаг. Одоо шингүүлсэн аммиакд уусчдаг юм шүү дээ. Гэтэл мөнгөний бромид дээр болохоор шингүүлсэн аммиакд уусдаггүй хэрнээсээ концентрацтай аммиакд уусдаг байх шүү дээ. Харин мөнгөний йодын хувьд концентрацтай аммиак байсан ч уусдаггүй. Ийм онцлогтой байна. Тэгээ яагаад вэ гэхээр одоо энэ тас торны энерги маш өндөр байдаг болохоор аммиакийн молекулууд мөнгөний йодыг тас тороос нь салгаж чаддаггүй. Тийм болохоор тэнд комплекс үүсэхгүй байна гэдэг нь уусахгүй байна гэсэн. За ингээд 2 дугаар асуултын зөв хариулт нь C өгдөл буюу мөнгөний йодид концентрацтай аммиакийн уусмалд уусдаггүй гэж орж ирж байна. За 3 дээр ковалентэй холбоотой бодисыг сонгоорой гэсэн юм шүү дээ. Тэгэхээр 3 дугаар асуулт дээр тулгуурлаад багш нь холбооны төрлийн тодорхой хэмжээнд тайлбарлахад бэлтгэсэн байгаа. За ерөнхийдөө бол тухайн тэр химийн холбоо хэрэг зэрэг одоо харилцан үйлчилж байгаа хүчтэй юм уу, сул юм уу гэдгээс хамаарат бат бөх холбоо болон сул холбоо гэд хоёр ангилсан ба. Тэгэхээр бодисын харилцан үйлчлэл тэр материалын шинж чанар те эсвэл бие махбодод явагдаж байгаа биохимийн урвал энэ болгонд яг тухайн одоо молекулууд хоорондоо ямар холбоогоор холбогдох вэ гэдэг маань асар чухал гэдэг байхгүй. Одоо жишээлх юм бол ус төрчийн холбоо маань сул холбоонд орж ирж штэ. Тэгээд манай ДНХ дээр гэх тунгууд азотлог сөрүүд маань ус төрчийн холбоогоор холбогддог тий сул холбоогоор холбогддог. Магадгүй энэ дээр ионы холбоо ч юм уу, ковалентийн холбоо ч юм уу хүчтэй холбоо ороод ирсэн байсан бол ДНХ-ийн хорчлол буюу репликац явагдахад тухайн энэ одоо утас маань салахгүй гэсэн үг. Тэгээ салахгүй хахаар ДНХ-ийг хорчилж чадахгүй байхгүй. Тэгэхээр хүчтэй холбоогоор холбогдсноос тэнд сул холбоо байснараа ДНХ репликацгүй бол тэнд мэдээлэл үүсэх процесс маань боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр ямар холбоо байх вэ гэдэг нь тэнд тэр бодисын бүтэц тэгээ дээрээс нь тэр уралд оролцоход маш чухал нөлөөтэй байх нэ. За ионы холбоо маань бат бөх холбоо ах нь. Тэгээд ионы холбоо одоо хаана үүсдэг вэ гэхээр металл болон металл бус атомуудын хооронд ионы холбоо үүсдэг. Харин ковалент холбоо гэх юм бол металл бус атомуудын хооронд электроноо хослуулах байдлаар үүсдэг байна шүү дээ. Ингэхдээ яг ингээ харилцан ашигтай дундаа электроноо хослуулж авах юм бол энэ нь туйлгүй ковалентэй холбоо. Аль нэг нь өөрлөгөө арай их электроныг татчих юм бол энэ нь туйлтай ковалентэй холбоо болж өгдөг. За металлын холбоо гэхээр ойлгомжтой байна. Металлын януудын хооронд одоо харилцан үйлчлэлээр орж ирдэг онцлогтой. За сул холбоон дээр ус төрөгчийн холбоо орж ирж байна. Энэ нь өндөр цахилгаан сөрөг чанартай атомууд ба өөр молекулын ус төрөгчийн хооронд үүсдэг. Жишээлх юм бол энэ хүчил төрөгч хооронд тийм ээ одоо ус төрөгчөөр дамжсан холбоо үүсэдэг шүү дээ. Тийм болохоор ус төрөгчийн холбоо гэж орж ирнэ гэсэн үг. За Ван дер Вальсын хүч гэж энэ маань харилцан үйлчлэлээр орж ирдэг тийм. Өөрөөр хэлбэл хоорондоо тухайн одоо тэр молекулууд маань холбоо үүсэх байхгүй. Хоорондоо таталцсан гэтээ тодорхой хэмжээнд түлхэлцдэг. Ийм төрлийн харилцан үйлчлэлийг Ван дер Вальсын хүч гэж үздэг байна. За одоо холбооныхоо төрлийг аваад үзсэн юм чинь эргээд бүгдээрээ өгдлүүдээ харъя. Тэгэхээр энэ өгдлүүдээр ерөөсөө л
ковалентийн холбоо гэсэн учраас металл биш ионуудын хоорондын харилцан үйлчлэл хаана вэ гэдгийг л харчна гэсэн үг байхгүй юу? Натрий хлор гэхэр чинь яах нь одоо ионы холбоонд ороод ирчихэж штэ тий. Литийн нитрид дээр бас ионы холбоо гэсэн үг хань штэ. Яа тэгэхээр нэг нь металл биш байгаа учраас. За энэ дээр болохоор зэрэг холбоогүй байх нь аргон дээр. Тэнгууд зис дээр болохоор зэрэг металлын холбоо гэж үзэх нь азотын диоксид дээр болохоор зэрэг азот маань ч металл биш, O2 маань ч металл биш. Тийм болохоор энэ хоёрын хооронд ковалентийн холбоо үссэн гэсэн үг хаана тийм. Ямар төрлийн ковалентийн холбоо вэ? Холбоор холбогддог вэ? Азот хүчил төрөгч хоёр маань туйлтай юм уу, туйлгүй юм уу гэдэг лавшруулсан асуулт байх юм бол хүчил төрөгч нь азотоос илүү өндөр цахилгаан сөрөг чанартай байхгүй. Тийм болохоор хичнээн энэ хоёр дундаа электроноо хосуулж байгаа ч гэсэндээ хүчил төрөгч маань үл ялэг өөрлөгөө электроноо татсан байдалтай байдаг. Тийм болохоор азотын диоксид маань туйлтай ковалентийн холбоогоор холбогддог байна. За ингээд 3 дахь асуултын зөв хариулт D өгдөл байлаа. За 4 дахь асуулт. Цахилгаан дамжуулдаг электролитийг олно уу гэсэн мэ те. Одоо тэгвэл эндээс бүгдээрээ электролит гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох шаардлага гарч ирээд байна да. Тухайн одоо тэр бодис маань уусмал байдалтай юм уу эсвэл хайлмал төлөвтэй байхдаа цахилгаан гүйдлийг дамжуулдаг гэсэн. Тэгээ түрүү сандживал цахилгаан гүйдэл гэдэг чинь өөрөө электроны нэг чиглэлтэй урсгал гэж хэлсэн шүү дээ тий. Зураг дээр харангууд тухайн бодис маань эрэг болон сөрөг цэнэгтэй диссоциацлагдах буюу иончлогдоод тэгээ эрэг цэнэгтэй хэсэг нь сөрөг цэнэглүүгээ, сөрөг цэнэгтэй хэсэг нь эрэг цэнэглүүгээ чиглэлээд хөдөлж байгаа байхгүй. Ингээд энэ электроны урсгалаар цахилгаан дамжуулалт маань явагдаж байна гэсэн үг хана шүү дээ. За тиймгууд дахиад өгшин анхааруулъя. Эрэг болон сөрөг цэнгээрээ ялгагдах энэхүү процессыг диссоциац гэж нэрлэдэг шүү. За үзэггүй багш аюу муухайчлээ. Цахилгааныг ионоор дамжуулдаг гэдээ ороод ирж байгаа сте тий. Тэгээ жишээ байдлаар энэ хараа сахар болон давс хоёрыг авсан байгаа байхгүй юу. Гэтэл сахар маань энд яаж ийн вэ гэхээр эрэг болон сөрөг ионороо диссоциацлагддаг байгаа сте тий. Тийм болохоор энд ямар нэгэн электрон дамжуулах процесс явагдахгүй байгаа юм шүү. Гэтэл манай энэ давсан дээр яаж ийн вэ гэхээр натрий болон хлороороо диссоциацлагдаж байна гэсэн үг байхгүй эрэг болон сөрөг цэнэгээрээ. Тэгээ үүнээс болоод эрэг цэнэгтэй ионы урсгалын тусламжтай цахилгаан дамжих боломжтой болно гэсэн үг байхгүй юу. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр октан, сахарозын уусмал, за нэрмэл ус болон бензин, хүчлийн уусмал гэх зэргийг аваад үзэх юм бол тан байна. Тэгээ дээрээс нь бензин байна тий. Эдгээр маань нүүрс ус төрөгчд байхгүй юу. Тэнгууд туйлгүй ковалент холбоогоор холбогддог гэсэн үг. Усанд уустдаггүй. Тийм болохоор ион болон задрахгүй. Тэгэхээр A бол худлаа, C бас худлаа олчиж байна. За сахарын уусмалын үед сая харсан тий. Усанд маш сайн уустдаг боловч молекулын холбоонд задардаггүй. Тэгэхээр молекулын холбоо задрахгүй учраас жижиг хэсэгт иончлогдохгүй гэсэн үг. Ийм болохоор яах нь электролит биш. За нэрмэл усны хувьд болохоор зэрэг дотор байгаа бүх тэр эрдэс бодис ионыг нь шүүгээд авсан гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор энэ нь маш муу задардаг тул гүйдлийг бол дамжуулахгүй. Ингээд хүчлийн уусмал орж ирж байна. Одоо жишээлх юм бол хэдүүлээ H хлорыг авч үзье те. H хлор маань H болон хлор болоод эрэг сөрөг ионороо диссоциацид орно гэсэн үг хаана шүү дээ. Тэгээд цаашаага цахилгааныг дамжуулах боломжтой ион болон задардгаа гэсэн үг хаана. За ингээд 4-р асуултын зөв хариулт E буюу хүчлийн уусмал байлаа. За 5. Дараах нөхцлүүдээс аль нь химийн урвалын хурдыг бууруулах вэ гинэ. За температур ихсэх, эзлэхүүн ихсэх, катализатор нэмэх, концентрац ихсэх, хатуу бодисыг нунтаглах гэсэн ийм асуултууд орж ирж байна. Тэгээ яг энэ нэг урвалын хурдад нөлөөлөгч хүчин зүйлийн талаар 8 дугаар ангийн хэмдээр орж ирдэг шүү дээ тий. Цаана урвал явагдана гэдэг нь
молекулууд хоорондоо сайн ашигтайгаар харилцан үйлчилнэ гэсэн үг. Молекулууд хоорондоо сайн харилцан үйлчилнэ гэдгийн цаана молекулуудын ашиглалт мөргөлдөлтийн тоон их болно гэсэн үг байхгүй юу? За тиймгүүд температур ихсгэн гэдэг нь кинетик энерги нэмэгдэн. Ийм болохоор молекулууд хурдан шилжих хөдөлгөөнтэй болно гэсэн үг. Яг энэ зураг дээр харагдаж байгаачлан. Тэгэхээр температур нэмэгдлээ, молекулууд маш хурдцайгаар шилжиж хөдлөлөө. Ингээд ирэхээр мөргөлдөлтийн тоон олширно гэсэн үг. Тэгэхээр мөргөлдөлтийн тоон олширно гэдэг нь өөрөө цаанаа ургалтын хурдыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ өгөгдөл маань ургалтын хурдыг нэмэгдүүлэх учраас A өгөгдөл биш байх юм шүү дээ. За B өгөгдөл дээр эзэлхүүн ихсэх гэж орж ирсэн байна. Савны эзэлхүүн ихс гэдэг нь шүү дээ. Тэгэхээр савны эзэлхүүн ихсэж юм бол тэр савнд байгаа молекулууд хоорондоо мөргөлдөх магадлал нь буурчж байгаа байхгүй. Ийм болохоор B өгөгдөл дээр ургалтын хурдын бууралт явагдана гэсэн үг. За C-г харах юм бол катализатор гэдэг нь ургалтын хурдыг хурцсагч байгаа даа тий. Тийм болохоор C өгөгдөл маань худлаа гэсэн үг. За D концентрац ихсэх. Тэгэхээр концентрац ихсэх гэдэг нь тэнд байх молекулын тоо ихсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр молекулын тоо ихсэж байгаа юм чинь хоорондоо сайн мөргөлдөн гэсэн үг. Иймээс D өгөгдөл угаасаа биш байна. E өгөгдөл хатуу бодисыг нутаглах дундуур нь 4 хуваагаа. За цаашаа ингэж ерөөсө хуваагаалъя. Тэгвэл хуваалт болгоны дүнд үүссэн тэр жижиг шоо болгоны гадруугийн талбай. Тэгээд тэр болгоныг хоорондоо нэмэхэд нийт гадруугийн талбай гарч ирж байгаа. Тэнгууд нэг бүхэл ийм шоо болон хуваасан шооны гадруугийн талбайг харьцуулангууд хуваагдсан нь ихсэх байхгүй. Тэгэхээр тухайн энэ бодисын маань гадруугийн талбай ихсэх тусам мөргөлдөх гадруу нь нэмэгдэн гэсэн үг шүү дээ. Ийм болохоор E өгөгдөл маань ургалтын хурдыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэг бүр энгийн жишээ авах юм бол халуун цай дотор та нар йотон хий. Тэр йотонтой ижилхэн грамтай элсэн чихэр хий. Энэ хоёрын аль нь илүү хурдан уусдгийг мэдээж элсэн чихэр байхгүй. Яа тэгэхээр жижиг нэг ч хэсэг болгоных нь гадруугийн талбай нийх учраас харилцан үйлчлээд усандаа илүү сайн хурдан ууснаа гэсэн үг хаана шүү дээ. За ингээд 5 ерөнхийдөө бол ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр бид нэр 5 дахь асуултыг ажиллахын тулд ургалтын хурдад нөлөөлөгч хүчин зүйлүүд ямар хүчин зүйлүүд ургалтын хурдыг нэмэгдүүлдэг те ямар хүчин зүйлүүд ургалтын хурдыг бууруулдаг юм бэ гэдгээ айгуу сайн бодолцох нэ. За 5 дахь асуултын зөв хариулт B өгөгдөл буюу эзэлхүүн ихсэх гэдэг маань байлаа. За 6 дахь асуулт. Аль металл нь сулруулсан хүчилтэй уралд орохгүй вэ гинэ? За төмөр, хөнгөн цагаан, магн, кальц, мөнгө гэсэн ийм металлууд өгөгдсөн байна. За тэгээд доор нь яг нэг химийн асуулт чинь ийм нэг жоохон юм байт юм ба штэ. Тэгээд дангаар нь асуултаа ячгаад доор нь цэлийсэн том ийм хоосон орон зай үлдээд тахаар нь багш нь тухайн тэр асуулттай холбогдож болох үс зургуудыг хайгаад оруулсан байгаа. Тэгвэл энэ дээр жишээлх юм бол магний, төмөр, цайр буюу зинкум 3 нь яг хүчилтэй харилцан үйлчилснээрээ ус төрөгчийг ялгаруулдаг баг. Тэгэхээр энэ бөмбөлгүүд маань ус төрөгч хий байдлаар ялгарсан байгааг бол илэрхийлж байна гэсэн үг хаана ч тийм. Тэгэхээр ялгарсан бөмбөлгийн хөхөн хэмжээнд биднэрт тухайн металл хэр их идэвхтэй вэ гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. Тэгэхээр бөмбөлгийн тоог харах юм бол хамгийн өндөр идэвхтэй нь магнагаад байна. Үүний дараа зинкум байна. Хамгийн сүүлд нь төмөр орж ирж байна. За магадгүй идэр байхгүйгээр бүгдээрээ ижилхэн төмөр байлаа гэж бодъё тий. Бүгдээрээ ижилхэн төмөр байлаа гэж бодъё. Тэгээд төмөр нь ийм хэлбэртэй төмөр хийгээд, ийм нунтаг хэлбэртэй төмөр хийгээд, за ийм бүхэл том хэлбэртэй төмөр хийсэн бол ялгарах тэр бөмбөлгийн хэмжээ хоорондоо ямар ялгаатай байх байсан бол энийг та бүхэн маань бас бодоод үзээрэй. За дараагийнх нь болохоор зэрэг хуруу шилний амсарт шүтэнцний мод гал ингээ хасаацсан барьсан байгаа нь харагдаж байна тий. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр өнөө ялгарсан ус төрөгчийн хий маань халаалтын дүнд агаар дахь хүчил төрөгчтэй тесэрч уралд орсны дүнд поп хийх чимээ гардаг. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар туршилтанд суйрлаад металлын идэвхийг харьцуулах боломж нүдээр ил харж ялах боломж олдож байна гэсэн үг ахна. За ингээд үндсэн
асуулт руугаа хэдүүлээ оръё. Уг асуултыг хийхин тулд бид нар металлын идэвхийн энийг л ерөөсөө бодно. А шиг жишээ олгож аваад тэгээ тэндээсээ урд хойно байрлаж байгаасаа хамаарат идэвх өндөртэй юм уу те, идэвх нь дунд зэрэг юм уу, эсвэл идэвх нь бага юм уу гэдгээрээ хоорондоо ялгагддаг. Тэгээд түгээмэл орж ирдэг элементүүд дээрээ ерөнхийдөө бол цээжилжүүл айгүй зүгээр санагдсан. Аль нь хамгийн урдуур байдгийг, аль нь дундуур байдгийг, аль нь аашаас хойно үйдэм бэ гэдгийг ялгаад харж юм бол хүчил төрөгчтэй харилцан үйлчлэгтэй ядын усанд уусгах таа шин чанар нь ямар байдгийг бэ гэдэг онцлогуудаа яг хараад тэгээд тогтоочих юм бол үнийг ажиллахад бол амар болох баг. Тэгээд бидэнд болохоор зэрэг металл сулруулсан хүчилтэй уралд орохгүй гэсэн шүү дээ тий. Тэгвэл энэ дотроос хамгийн идэвхгүй нь угаасаа мөнгө л байгаа. Тэгэхээр 6 дээр бүгдээрээ ийг сонгоно гэсэн үг. Одоо энийг хардаа мөнгө хааны сэлвэр энд шүү дээ тий. Тэнгуут ийм хойно байгаа байхгүй. Тэгэхээр уралын идэвх багтай тэгээд халах уралын нийтээрээ явуулж чадахгүй ийм учраас 6 дээр бүгдээрээ мөнгийг сонгож байгаа шүү. За 7 дугаар асуулт хөхрийн хүчлийн хэрэглээг нэрлэнэ үү гинэ. Аккумулятор ерөнхийдөө бол санаандгүй байдлаар та нар ингэж хувцас түлж исэн үү? Жаахан шүрхэтэл ингээл хувцсны тэр өнгө өөрчлөгдөөл ингээл цорол тийш яхаал явчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань хүчил одоо хөхрийн хүчил маань ямар хүчтэй юм одоо задчин идэвхий шин чанартай юм вэ гэдгийг бол илэрхийлж өгч шүү дээ. Айгу. Багш нь хариултаа санаас руу гэлжлээ. Тэгэхээр аккумуляторын үйлдвэрлэлд хөхрийн хүчлийг ашигладаг. Одоо багш нь та бүхэнд юу хэлэх вэ гэхээр босод өгөгдөл дээр яг юуг ашигладаг юм бэ гэдгийг нь тайлбарлаж өгье заяа. За энд яг нөгөө хөхрийн хүчлийн онцлогийг бол оруулаад өгсөн байгаа. Тэгээ хэрэглээг нь бас оруулаад өгсөн байна те. За савн гээл ороод ирэх юм бол та нарын толгойд ерөөсөө л натрийн гидоксид болон калиум гидроксид орж ирэх ёстой. Тэгээд яг илүү цааш нь ухах юм бол хатуу савн хийхдээ натрийн оошийг ашигладаг. А шингэн савн хийхдээ калиум оошийг ашигладаг байхгүй. Яагаад вэ гэхээр калиум гидроксидийн хувьд калиум маань натраасаа том хэлбэртэй хэмжээтэй байна да. Тийм учраас за энд К үсэг байгаа шүү. Шивэлтэй алтаагш нь гаргачих. Тийм учраас одоо нөгөө нэг молекул хооронд ийм таталцал сул болоод ингээд ерөөхдөө бол шингэн тэр төлөвтэй сав маань бий болно гэсэн үг хаана шүү дээ. За савнгийн үйлдвэр гэх юм бол калиум гидроксид болон натрийн гидроксид бодно. А хөрсний pH ихсгэх гэх юм бол чи юг бодох вэ гэхээр сүрлэг шин чанартай болгоно гэсэн. pH ихснэ гэдэг чинь pH 0-оос дээшээ 14 хүртэл явна гэсэн үг шүү дээ. 7-оос сармаг, 14 рүү төхөх тусам суйрлаг буюу шүлтлэг, 0 рүү төхөх тусам хүчиллэг гэж явдаг шүү дээ. Тийм болохоор pH-ийг ихсгэн гэдэг нь цаанаа тэр хөрсийг чи суйрлаг болгоно гэсэн үг. Тэгэхээр хөрсийг суйрлаг болгох одоо ерөөхдөө бол шохог ашигладаг. За иймээс бид нар энийг одоо нөгөө нэг адаглал над цахам хөхрийн хүчил гэдэг чинь pH-ийг бууруулж шүү дээ. Тийм болохоор хөрсийг бол угаасаа сонгохгүй шүү заяа. За короз гэхээр зэвэрлэг хэлээд байгаа тий. Тэнгууд энэ бас 8 дахь анги дээр орж ирдэг илүү. 8 дээр нүү 9 дээр бас бүлгийн үнэлгээний даалгавар дээр асуулт нь орж ирдэг санаад байна. Тэгэхээр нөгөө нэг хөнгөн цагаан жишээ олж орж ирдэг шүү дээ. Одоо гадуур нь юм бүрхээд хөнгөн цагаан маань хүчил төрөгчтэй юм юу юм нэмгэн хальсан бүрхүүл үүсгээд тэгээд тэр хальсан бүрхүүл нь одоо тэр чиг тийм ээ гадаад тэр хүчил төрөгчний тэрэтээ одоо уралд орох хальцсан үйлчлэх боломжгүй тийм тусгай хамгаалтын бараг юм нэмэн хальсан бүрхүүл үүсгэждэг байхгүй. Тэгэхээр зэвэрлээс хамгаалахдаа хөнгөн цагааныг ашигладаг. Тэгээд хөхрийн хүчил гэдэг маань харин чиг одоо тэр металлыг ч юм уу ямар нэгэн гадаргууг илүү ингэж идээд коррозоос хамгаалах битгий хил улам эвддэг байхгүй. Тийм болохоор корроз бол биш. За шингэн сав бол калиум гидроксид гэсэн тийм болохоор И өгдөлч нь угаасаа биш болчихжоо. Ингээд зөв хариулт маань аккумулятор үйлдвэрлэхэд ашигладаг байна. За энэ дээр диссоциац ба иончлог гэж ороод ирж байгаа. Хөхрийн хүчил маань H болон SO4 гээд яг нь диссоциацлагддаг байна шүү дээ. Эрэг сүрэг янаараа. Тэгээд цахилгаан цэнгийн зөөвөрлөх үргийг гүйцэтгэдэг. Ингээд аккумулятор цэнэг авах болон цэнгийн алдах үеийн химийн урвалыг явуулах суурь нөхцөлийг бүрдүүлчихдэг байна. За ийм онцлогтой ахны 7-гийн зөв хариулт C байлаа. За 8 дахь асуулт. Байгалийн хийн өргөн хэрэглээний түлш юм гинэ. Түүний гол бүрэлдүүлэгч нэгдлийг тодорхойлно гэж.
За CH4 буюу метан орж ирсэн байна. Нүүрс хүчлийн хий орж ирсэн байна. Усны уур орж ирсэн байна. Хөхрлөг хий орж ирсэн байна. Этанол орж ирсэн байна. За этанол бол спирт. Энэ бол биш. Усны уур энэ биш те. За тэгээд үлдсэн нь метан, нүүрс хүчлийн хий, тэгээд хөхрлөг хий гэсэн гурван сонголт орж ирж байна. За хөхрлөг хийний хувьд ерөнхийдөө бол байгалийн хийг бохирдуулагч гэж үздэг байхгүй. Тодорхой хэмжээнд хөхрлөг хий агуулж байгаа юм бол энэ нь ингээд цэвэр шилт муу гэж үздэг шүү дээ. Тийм болохоор D биш. Нүүрс хүчлийн хий бага хэмжээнд байдаг. Тийм болохоор B биш. Байгалийн хийний үндсэн найрлагад CH4 маань орж ирдэг онцлогтой. За энэ дээр байгалийн хийг ерөнхийдөө бол олборлж байгаа бас нэлийн том энэ хараа тролли гэдэг юм байгууламж байгаа ч тийм. За тэгээд энэ тардаа метан маань 70-аас 90% эзэлдэг ийм онцлогтой байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр зөв хариулт дээрээ метаныг сонгоно гэсэн үг. За 9. Бромын усны өнгийг арилгадаг органик нийтлэг сонгоорой. Бромын ус гэдэг маань нэлээд ийм идэмхий хортой химийн бодис аахгүй. Тэгээд энд яаж ийн вэ гэхээр өнгийн таяд харж байгаа бах ийм бор өнгөтэй ч юм уу цайвар одоо байх уу цай шиг ийм өнгөтэй байгааз өнгийн алга болгохын тулд бид нар ямар органик нийтлэлийг ашиглах вэ гэсэн асуудал гарч ирж байна. За ингэхдээ бид нар хөвчлэн ханаагүй нүүрс ус төрөгчийг ашигладаг. За яагаад ханаагүй гэдэг авъя гэхээр одоо энэ зурган дээр тод харагдан да. Энэ хараа хоёрчин холбоо байгааз тэнгууд бромтой харилцан үйлчлэхдээ нөгөө хоёрчин холбоо маань ийм илүү холбоо дахиж нэмж ингээд юм холбох боломжтой холбоо гэсэн үг шүү дээ. Тэнгууд энд байгаа нөгөө C маань нэмж бромыг холбох ёстой. Энд байгаа C маань нэмж бромыг холбох боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр бромын усыг алкинаар үйлчиллээ. Тэнгууд нөгөө байх шиг өнгөтэй байсан нөхөр маань холбоо тасарлаа. Ингээ холбогдчихлоо. Ингээ өнгөгүй болтдог онцлогтой. За одоо тэгвэл эргээд тестийг бүгдээрээ харъя. A өгөгдлийг харахаар энэ хараа 2 C-ийн хооронд ингээд хоёрчин холбоо орж ирж байгааз. B дээр гэсэн чинь энэ хараа зүгээр C тэгчээ хоёрчин холбоотой байгаа даа зү. Тэгэхээр B угаасаа биш. D дээр ч гэсэндээ энэ биш үстэй те. За C дээр хоёрчин холбоо байхгүй. Тэгэхээр C биш. E дээр бас буруу. Тэнгууд яг энэ бромын усны өнгийн өөрчлөлтийг бид нарт нүүрс ханаагүй нүүрс ус төрөгч илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл 2 C-ийн хооронд хоёрчин холбоотой байх ёстой гэж ойлгочих цай. Тэгэхээр 9-ийн зөв хариулт E болж тарж байгаа. За 10 дугаар асуулт. Зурагт үзүүлсэн органик нийтлэлийг нэрлэнэ үү гэсэн байна. За нүүрс төрөгчийн атом 3 ширхэг байгаа юм тийм үү? Ус төрөгчийн атом 1 2 3 6 ширхэг байна. Хүчил төрөгч маань 1 ширхэг байна тийм ээ. Энэ томьёоноос бид нар юуг олж харж болох вэ гэхээр карбонилийн бүлэг нь дундаа барилсан бааз. Тийм болохоор энэ маань кетон бахны. Дараагийнх нь болохоор зэрэг C-ийн тоо маань 3 ширхэг гэсэн шүү дээ. Пропан гэсэн үг. За дараагийнх нь болохоор сая багш нь энэ кетон шүү гэсэн шүү дээ. Тийм болохоор нэршил маань ном болно гэсэн үг байхгүй. За зөв хариулт нь B өгдөл байж тарлаа тий. За энд нэршлийн зарчим орж ирж байгаа зү тий. 1 C-тэй байх юм бол метан, 2 C-тэй байх юм бол этан, 3 байх юм бол пропан, 4 байх юм бол бутан, 5 байх юм бол пентан, 6 байх юм бол гексан, 7 байх юм бол гептан, 8 байх юм бол октан, 9 байх юм бол нонан, 10 байх юм бол декан. Энийг бол яг 9 дугаар ангидаа та чийжилдэг шүү дээ. За 10-ийн зөв хариулт B. Бутанон гэх юм бол бутан гэдэг чинь өөрөө 4 C-тэй байсан. За дараагийнх нь болохоор пропанол гэдэг чинь бол эн чинь альдегид бүлэг агуулж байна буюу хэлхээний төгсгөлд карбон байгаа гэсэн үг. Дараагийнх нь бутанол гэдэг нь болохоор зэрэг бутан гэхээр 4 C-тэй гэсэн үг тий. Тэгээд айл төгсгөлтэй байгаа нь альдегид гэсэн үг хаана шүү дээ тий. За гэтэл эн чинь дундаа байгаа учраас бид нэр айл төгсгөл авахгүй гэсэн үг байхгүй.
За сүүлийнх нь болохоор зэрэг пропан 2 ол гэдээ ороод ирж байгааз. Пропан гэхэр уул нь 3 цэт юм уу? Гэхдээ 2 дугаар цэт дээрээ ол буюу спирт гэсэн үг. Тийм болохоор и өгдөл биш гэсэн үг байхгүй юу? За энэ хүртэл локустайгаа хамт байсанд баярлалаа. Тэгээд 3 дахь өдөр хүртэл түр баяртай. Бүгдэд амжилт. Бай. Сапа дараарай.